welcome for this third module of the training. Сургалтын 3 дугаар модульд тавтам орилно. Энэ удаад бид газар дээрс нь үйл явдлын мэдээллийг хэрхэн олж авах тухай судлах болно. Энэ модульд олон төрлийн баримт мэдээллийг ашиглалаа. Гэхдээ PPT танилцуулгад анхаарлаа хандуулж өөрөөр мэдээллийг аваасаа гэж хүсэж байна. Энэ танилцуулгаар гол агуулган хүргэж сэдвтэй холбоотой цаашдаа уншиж судлах маш сонирхолтой материалын талаар та бүхэнд санал болгохыг хичээлээ. Ингээд эхний ярилцах сэдэв бол мэдээллийн их сурвалж юм. Ерөнхийдөө 2 дугаар модульд сайн мэдээ сурвалжлагын сэдвийг олох тухай байсан. Нэгэнт сэдвээ сонгосон бол та бүхэн сэдвт хэрэг болох мэдээллийг цуглуулах сайн их сурвалжийг олох нь чухал юм. Ингээд бид гол 3 төрлийн их сурвалжийн талаар үзэх бөгөөд эдгээр нь албадан хөдөлмөр болон ажилд зуучлах авах харилцаанд шударга байдлыг хангах ерөнхий зарчимтай нэгт холбоотой. Мөн та хохирогчийг яг хэрхэн нэрлэж явах бол гэх мэт асуултыг сонирхож болох юм. Ихэнхдээ тэднийг даван туулагч гэж нэрийдэх үү, эсвэл зарим нь үнэхээр хүнд хэцүү нөхцөл байгаа хүмүүсийн дурхай хэрхэн хөндөж болох вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Иймээс та бүхэнд Бенжамин Скиннерийн хэлсэн үгийг ишлэн хүргэе. Тэр иймэрхүү асуудлыг нийтэлж нэвтрүүлэхэд нэг зарчмыг өөртөө баримталдаг. Тэрээр ярилцлага авах гэж байгаа хохирогчдод өөрийн зарчмаа ярилцлага хэлэхээс өмнө танилцуулж, ярилцлагад ямар нэг дүрм хэл хязгаар тогтоох цар ганц хүн бол та өөрөө юм гэж хэлж сануулдаг байна. Энэ нь үнэхээр чухал зарчим. Өөрөө бусадтай харилцахдаа ялангуяа хохирогчтой харилцахдаа тэднийг хохирогч байдлаар оролцуулахаас зайлсхийж тэнцвэрийг хадгалж буй хэрэг билээ. Энэ нь мэдээлэл цуглуулах явцад хүн ёсны хүмүүнлэг зарчим бөгөөд өнөө цагт ёс зүйтэй сэтгүүл зүйн хамгийн чухал зарчимч гэж хэлж болно. Ялангуяа албадан хөдөлмөр болон ажилд зуучлах авах харилцаанд шударга байдлыг хангах зэрэг сэдвийг сурвалжлахад та бүхэн маш ноцтой нөхцөл байдалтай их сурвалжтай таарч болзошгүй тул ингэх нь чухал. Таны үүрэг бол шударга хүндлэг байдлыг хангаж нэгэнт хүнд хэцүү нөхцөлд орсон хүнтэй ярилцлага хийхдээ түүнийг улам бүр хэцүү байдалд оруулахгүй байх нь чухал юм. Энэхүү гарын авлагыг боловсруулах юм зөвлөлдсөн хүний нэг болох Карен Глория хэлснээр тэрээр ярилцлагаа маш өөрөөр эхэлж болсон бодит үйл явдлын мэдээллийг хангалттай авах хэмжээнд үргэлжлүүлэхийг эрмэлздэг гэсэн юм. Тэрчлэн мэдээж тухайн хүн юу хийж аж төрж ирсэн тухай ерөнхий мэдээллийг ярилцаж аж амьдрал нь ямархуу байгаа гэх мэт ердийн яриа хөрөөг эхлээд өрнүүлдэг. Дараа нь маш аажим алгуухан эрен сурвалжлах сэдв рүү шилждэг. Гэхдээ ярилцлагын төгсгөл шууд хангалттай мэдээлэл авлаа гэд дуусгачихдаг. Тухайн хүн өөр юу нэмж хэлмээр байгаа бол ямар сэдвээр ярилцмаар байгааг хангалттай яриулах боломж олгодог гэж. Үнэхээр та бүхэн их сурвалжтай хийх ярилцлагыг шууд огцом уур амьсгалтай хөтөлсөн асуулт тавьж эхлүүлвэл тухайн хүн стресс дарамтанд орох эрсдэлтэй байдаг. Яг үүн шиг сэтгүүлчдэд иймэрхүү асуудлыг хэрхэн хөндөх ярилцахад олон төрлийн аргууд бий бөгөөд эдгээрийн нэг нь хүн хүний наймааны хохирогч албадан хөдөлмөрт өртсөн хүнтэй ярилцахдаа зөв зохистой харилцах юм. Ингэхдээ мэдээж энгийн дүрмийг тухайлбал ярилцагчтай хүндэтгэлтэй хандах, хүндэтгэж байгаагаа ярилцагчтай мэдрүүлэх зэргийг мөрдөх нь чухал болно. Энгийн дүрмээс эхнийхийг нь сануулхад их сурвалжийг нууцлахад хүндэтгэлтэй хандаж ярилцлага өгч буй хүнээс өөрийгөө нууцлах эсхийг нь асуух шаардлагатай. Нууцлах гэдэг нь зөвхөн нэрийг нуух тухай ойлголт биш бөгөөд энэ нь сурвалжлах их бүхий л явцад хамаарна. Тухайлбал зургийн тайлбар зэрэг даван туулагчийг дараа нь эрсдэлд оруулахгүй байхад бүх талаас нь анхаарах хэрэгтэй болдог. Тэгэхээр үүнтэй холбоотой цаашид унш материалыг та бүхэнд санал болгож, бусад улс орны дуршлагатай сайн сэтгүүлчдийн шилдэг бүтээл тэдний арга барилаас суралцах боломжийг олгож байна. 2 дахь бүлэг их сурвалжийн хувьд ерөнхийд нь дэмжих бүлэг буюу нөлөө үзүүлэгчид мэрэгжилтнүүд гэж ойлгож болно. Энэ мэт сэдвийг сурвалжлахад та бүхэн олон талын мэрэгжилтнүүдтэй холбогдох боломжтой. Тухайлбал ажилд авах зуучлах харилцааны талаар сурвалжлахад та бүхэн үйлдвэрчний эвлэл зэрэг иргэний нийгмийн нөлөө бүхий байгууллага, хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллага болон магадгүй хууль тогтооход мэрэгчсэн хуульч, улс төрч зэрэг хүмүүстэй холбогдож болох юм. Боломжтой хэмжээгээр олон талт уялдаа холбоо бүхий их сурвалжийг олж тодорхойлох нь чухал бөгөөд бүх төрлийн сонирхолтой нухацтай анализ дүгнэлт хийж болох үз нэмэлт мэдээллийг эдгээр нь өгөх талтай. Энэ нь нөгөө талаар зөвхөн даван туулагч болон хүчирхийлэл үйлдэгч талуудаас хамааралгүйгээр олон талын мэдээллийг алсаас цуглуулах боломжийг олгодог. Өөрийн мэдээ сурвалжлагад үнцэн нэмхийг үнэхээр хүсэж байвал ийм олон төрлийн их сурвалжийг ашиглах хэрэгтэй билээ. Янз бүрийн салбарт зарим тохиолдолд өөр мэрэгжилтнүүд байх нь бий.
Ялангуяа Монгол Улсын нөхцөлд магадгүй эдийн засгийн салбар, иргэний нийгмээс төлөвлөх гол их сурвалжтай холбогдох туслах байгууллага, хүмүүс байж болох бөгөөд тэдний өөр дуу хоолойг илэрхийлснээр та бүхний нийтлэл нэвтрүүлэгт зохих хувь нэмрээ оруулж болно. Бид мөн зарим жишээнээс ийм төрлийн мэдээ сурвалжлагыг хийхдээ гаргасан алдааг олж хардаг бөгөөд ихэвчлэн алдаа дутагдал нь хэд нэг байгууллагын байр сууриас асуудалд хандсантай холбоотой байдаг. Тийм болохоор аль ч тохиолдолд их сурвалжаас тодорхой хэмжээнд зай барих, харилцагтаа хил хязгаар тогтоох нь чухал юм. Хамгийн сүүлийн бүлэг их сурвалж нь өөр бусад даван туулагч зэрэг хараахан оролцоогүй байгаа хүмүүстэй холбогдох явдал билээ. Иргэний нийгэм болон бусад бүлэг мэрэгжилтнүүд байлаа ч гэсэн хүчирхийлэл үйлдэгчид, зөрчил гаргагчид бас байх нь чухал юм. Албадан хөдөлмөрийн кейс тохиолдол дээрхэд шууд хариуцлага хүлээх ёстой этгээдүүд болох албадан хөдөлмөр эрхлүүлэгчид, оролцогчид, зуучлагчид, компаниуд, брокерууд болон үүнд холбоотой байгууллагуудыг хамруулж болно. Хэрвээ та бүхэн асуудлыг үнэхээр хөндөж сурвалжлахыг хүсэж байгаа бол олон нийтэд нээлттэй байгаа их сурвалжийн мэдээллийг цуглуулж хамаарал бүхий хүмүүст хүрч болох мэдээллийг цуглуулж тэдэж гисэн бодит нөхцөл байдлын талаар өөрсдийн дуу хоолой, байр сууриа илэрхийлсэн байхад анхаарна. Гэхдээ энэ нь эмзэгс ийм сэдвт үргэлж хамгийн хэцүү хэсэг нь байдаг. Бид албадан хөдөлмөрийг ярихдаа ихэвчлэн нэг төрлийн гэмт үйлдэлийг хэлэлцэж байдаг. Тиймээс заримдаа ийм гэмт хэрэгт холбогдсон хүмүүс илүү ил тод байх магадлалтай билээ. Мэдээж тэд хамтран ажиллахыг хүсэхгүй байх нь хамгийн том эрсдэл болно. Мөн та бүхнийг өөрсдийгт нь эрсдэлд оруулж мэдэх юм. Тийм болохоор та бүхэнд өөрсдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах тухай хэдэн зөвлөгөөг өгье. Та бүхэн PPT танилцуулгыг харж байгаа бол тэнд мэдээ сурвалжлагадаа олон талын байр суурийг хэрхэн илэрхийлэх тухай хэд хэдэн хэрэгтэй зөвлөмжийг өгсөн болно. Энэ утгаараа мэргэжлийн болон баримтад суурилсан сайн сурвалжлага нь мэдээллийн олон байгаа их сурвалжаас хамаардаггүй. Их сурвалжийг гүн гүнзгий судалсан эсхээс хамаардаг. Иймийн тулд статистик тоо баримт материал, компанийн хэвлэмэл тайлан, шүүхийн шийдвэр гэх мэт баталгаатай байж болох бүхий л мэдээллийг цуглуулах хэрэгтэй. Та бүхнийг PPT танилцуулгаас харахыг хүсэж байна. Тэнд сэтгүүлчдийн гаргасан зарим сүлвийн олон тооны бичиг баримттай ажиллаж, маш их хүчин чармайлт гаргаж, олон хүнтэй ярилцаж, анализ дүн шинжилгээтэй хийсэн бүтээлийн жишээг орууллаа. Бусад төрлийн нөөц их сурвалжаас гадна видео зураг болон таны мэдээ сурвалжлагад хэрэгтэй байж болох юм. Гарын авлагыг боловсруулахаар хэд хэдэн сэтгүүлчтэй ярилцлах их явцад үнэхээр ийм эмзэг нарийн төвхтэй асуудлыг сурвалжлагад гэрэл зураг хамгийн чухал үүрэгтэй болохыг зарим сэтгүүлийн жишээнээс харахыг санал болгож байсан. Иймд шударга мэргэжлийн байхыг хүсвэл өөр бусад ашиглах боломжтой нөөц бололцоо бие эсхийг эргэн харах хэрэгтэй. Өөрийнхөө нийтлэг сонголт муутай эсвэл чанаргүй гэрэл зургаар унахахгүй байх нь чухал. Маш олон жишээнээс ялангуяа олон зураг ашиглаагүй бүтээлээс үүнийг олж харж болно. Интернетээс олон төрлийн гэрэл зураг олох боломжтой. Бидгээрээс уялдаатай ойролцоо хэвшсэн төсөөлөл бүхэл зургийг ашиглана гэж бодож болох юм. Гэвч ингэх нь харин ч бодит нөхцөл байдлын эсрэг төөрөгдөл үүсгэж үзэгчдийн толгойг эргүүлж байдаг. Тэгэхээр уг гарын авлагатай сайтар танилцаж өөрөөр өнцөг дүр зургийг хэрхэн ашиглаж болохыг суралцаарай. Дараагийн заавал хэлхийг хүсч буй санаа бол аюулгүй байдал юм. Таны хувийн аюулгүй байдал нь ялангуяа тухайн газар орчинд очоод мэдээлэл баримтыг их сурвалжаас нь цуглуулах явцад хөндөгдөж болзошгүй билээ. Яагад гэвэл та бүхэн хүмүүс ял шийтгэл хүлээх үс гэмтүүлэл зөрчлийн сэдвийг хөөж өөрийгөө эрсдэлд оруулж буй хэрэг билээ. Өөрийнхөө аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хандлага арга хэрэгсэл бол тодорхой байх явдал юм. Итгэл төрүүлэх, тодорхой байх гэдэг нь өөрөө ёс зүйтэй сэтгүүл зүйн суурь зарчим билээ. Эргэлзээгүй байх, тэнцвэртэй байх, шударга байх зэрэг нь үүнтэй нэг жил чухал бөгөөд зарим талаар та бүхнийг хамгаалж байдаг. PPT танилцуулгад бие махбодын болон сэтгцийн эрүүл мэндийн зарим санааг тусгалаа. Тухайлбал цахим аюулгүй байдлаа хамгаалах, сэтгэл зүйн дарамтаас өөрийгөө болон мэдээллийн их сурвалжаа хэрхэн хамгаалах зэрэг нь мөн л чухал болно. Энэ болгоно нь мэдээлэл цуглуулахад ялангуяа та бүхэн энэ чиглэлээр төдийлөн ажилласан туршлага багтаа бол туйлын чухал байдаг. Эхэндээ танд энэ бүхэн аюултай санагдаж таны өмнө ёс зүйн олон асуудал тулгарч магадгүй. Тэгэхээр юуны мөн аль ч тохиолдолд өөрийнхөө болон их сурвалжийнхаа аюулгүй байдлыг нэн тэргүүн тавьж түүнийг хангаж сурах хэрэгтэй юм. Зарим тохиолдолд та бүхэн нууц дуран ашиглаж ерэн сурвалжлага хийх шаардлагатай тулгарч магадгүй. Ийм үйлдэл хийхээс өмнө гарч болох давуу болон сул талыг нь заавал тооцож үзсний дараа нууц камера ашиглаарай. Зарим анхан шатны зөвлөгөөг PPT танилцуулгад оруулсан тул эдгээрийг шийдвэр гаргахдаа анхаарахыг зөвлөж байна. 3 дугаар модульд анхаарал хандуулсанд баярлалаа. Удахгүй мэдээлэл цуглуулсны дараа хэрхэн яаж өгүүлэмжтэй нийтэлж нэвтрүүлэх талаар ярилцуулна. Баярлалаа. How to tell the story once you've collected it on the field. Thank you.
тэгэхээр 3 өөр нэлийн цогц агуулга байгаа юм л да. Их сурвалж яг ямар их сурвалж байдаг. Их сурвалжтай харьцахад яаж харьцах ёстой юм? Ёс зүйн асуудлууд дээр бас юм дээр анхаарах уу? Нэрийн нууцлах undercover хийх гэж яриад байдаг те. Нэрийн нууцлсан их сурвалжийн байдлаар ерэн сурвалжлах хийж мэдээлэл авахд юун дээр анхаарах вэ гэсэн их олон янзын агуулгуудыг нэг доор багтаасан байгаа. Тэгээ та нар тэртээ тэр presentation танилцуулга очоод уу яадаг үлээ. Юу болоод тав? Presentation танилцуулга очих гэж байгаа учраас яг энэ хичээлтэй холбоотой би энэ дээр presentation бэлтгэсэн. Энэ манд гин үнтгэн болгоом болчлаа. Их сурвалж гэдэг хэсгээл дэлгэрүүлэх гээд байгаа. Их сурвалжийг ерөнхийдөө бид нэр 3 төвшөнд хувааж үзээд байгаа. За яг өнөөдрийн ярьж байгаа асуудал дээр бид нар 3 бүлэгт хуваагдаад нэгсэндөө алтан хөдөлмөр, ажилд зуучлах авах харилцаанд шударга байдлыг хангах гэдэг зарчмын хүрээнд ямар их сурвалжууд биднэрт байна вэ гэдгээ тодорхойлж гаргаж ирэх ёстой. За 3 бүлэгт хуваагдахтаа олоолаа байгаа учраас 1-р игнэ, 2-р игнэ, 3-р игнэгээ хуваачи. 1-р игнэ дотроо 2 хэсэгт хуваагдчихъя те. 2-р игнэ мөн 2 хэсэгт хуваагдаад 3-р игнэ 2 хэсэгт хуваагдъя. За бид нар ямар их сурвалжуудыг гаргаж ирэх ёстой гэхээр эхнийх нь мэрэгчлэнүүд байгаа. Мэрэгчлийн бүлэг. Өөрөөр хэлбэл албаны хөдөлмөр, ажил авах зуучлах харилцаанд шударга байдлыг хангахад яг гол мэрэгчлэнүүд чинь Монголын нөхцөлд яг хин байх юм бэ? Биднэрт аль биесний мэдээлэл өгөх мэрэгжлийн ямар байгууллагууд байна? Ямар хүмүүс байна гэдгийг нэгсэндөө 1-р игнэнд байгаа хүмүүс 2 хуваагдаад ажиллаж чагсаач бичнэ гэсэн үг. 2 дахь игнэнийхэн бол сонирхлын бүлэг. Өөрөөр хэлбэл энэ үйл ажиллагаанд хэн илүү их ямар ашиг сонирхлын үүднээс оролцоод байгаа юм. Тийм ээ? Хувийн хвшил дотор жишээ нь түрүүний нөгөө 9 огш хичээл дээр ярьж исэн хилцүүлэг дээр гарч ирж исэн уул уурхайн компани гэлээ тий. За жишээ нь тийм асуудлыг барьж авахад сонирхлын бүлэг чинь яг ямар байгууллагууд болж орж ирж байна гэдгийг нэгсэндээ 2 дахь игнэний хүмүүс 2 хуваагдж агаад чагсааж бичнэ гэсэн үг. Энэ дээр ярьсан сэдвүүдэд бодож болно. Өөр ер нь ямар сонирхлын бүлэг байх вэ? Жишээ нь үйлдвэрчний эвлэлж байд юм уу? Ажил олгогч эзний холбооч гэдэг юм уу те? Энэ байгууллагууд сонирхлын бүлгөө, мэрэгчлийн бүлгөө гэдгээ бодож байгаад ангилах нь байна тийм ээ. За 3 дахь ширээний игнэний хүмүүс юун дээр ажиллах вэ гэхлээр үр дагавар хүртгэсэд буюу ер нь ямар хүмүүс өртөөд байгаа юм. Хин яг энэ одоо албаны хөдөлмөр, ажилд авах, зуучлах харилцаанд шударга байдлыг хангах гэдэг энэ одоо зарчим хангагдаагүйгээс болж хохироод байгаа юм бэ гэдэг тэр этгээдүүдийг тодорхойлж гаргаж ирнэ. Өөрөөр хэлбэл сэтгүүлч хүн альва одоо бүтээл нийтлэл нэвтрүүлгийг гаргахдаа бид нар дор хаяж 3 талын их сурвалжийг хангасан байх ёстой тийм. Гэхдээ тэр 3 талын их сурвалж гэдэг маань 3 адилхан их сурвалж байх ёсгүй байдаг. 3 өөр төвшний их сурвалжууд байх ёстой байдаг. Тийм учраас яг энэ мэрэгчж байгаа энэ асуудлаараа бид нарын 3 өөр төвшний их сурвалжууд хинбэ гэдгээ бид нар хамтдаа тодорхойлж гин гэсэн үг. За ингээд нэг 10 минутын хугацаа өгье. Бүгдээрээ газ багаараа зохион байгуулалтанд ороод личартны цаас өгье. Тэгээд өөрийнхөө бүлгийн нэгсэндээ их сурвалжуудыг чагсааж бичих нь байна. 1-р игнэ мэрэгжлийн бүлэг, 2-р игнэ сонирхлын бүлэг, 3-р игнэ үр дагавар хүртгэсэд буюу өртөгчт нь хинбэ? Миний мэдээллийн анхны их сурвалж хинбэ? Энэ мэдээллийг яг хаанаас авах вэ? Хин хаанаас ямар мэдээлэл өгөв гэдгийг анхаарах хэрэгтэй. Ингэхдээ аль нэг талыг баримталж байгаа энэ мэдээллийг би авч ийнүгүй юу гэдгийг аливаа мэдээллийг хүлээж авахтаа бол сайтар няхуур хандах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл уул уурхайн эзэд бол юу гэдэг өөрсдийнхөө эрх ашигыг хамгаалсан мэдээллийг л сэтгүүлч нарт өгнө. Тийм ээ? Яг энэтэй адилхан өөр одоо нөгөө зуучин үйлчлэгээ явуулж байгаа хүмүүс байлаа гэж бодоход өөрсдийнхөө одоо байр суурийг эрх ашигыг хамгаалсан мэдээллийг л өгнө. Тийм учраас би аль талын мэдээллийг авч ийн өртөгчд үр дагавар хүртгэсдээс аваад байна уу? Мэрэгжлийн хүмүүсээс аваад байна уу? Эсвэл сонирхлын бүлгээс аваад байна уу гэдэгтээ анзаарахтай хандаа гэж. Энэ үл ихний алхам ба. Хоёр дахь алхам нь
За энэ бидний зарчимтай төвийг сагсан чадварлаг их сурвалжийг бид нар олж авах ёстой. За тэгэл энэ хэн байх вэ? Хэн гэдэг нь зарим тохиолдолд бид нар хэдий төвийг сагсан байгууллагад ажилладаг гэрнээсээ хувийн үзэл бодлоо оруулдаг ийм хувь хүмүүс бас их байдаг. Тийм учраас нөгөө төвийг сагсан байгууллагад байдаг хувийн үзэл бодлоо оруулдаггүй яг мэргэжлийн хүн хэн байх вэ? За түрүүн мэргэжлийн хүмүүсүүд хэн байж болох вэ гэдгийг бол хэлсэн. За өнөөдрийн сургалтыг зохион байгуулж байгаа олон улсын хөлбөмбөгийн байгууллага хүний эрхийн комисс гэх мэтчлэнгийн энэ хараат бус бие даасан хүний эрхийн төлөө ажиллаж байгаа байгууллагууд бол бидний албатай хөдөлмөр гэдэг юм уу энэ асуудлаар мэдээ сурвалжлага хийхэд гол их сурвалж мэргэжлийн байгууллага. За тэгэхээр хоёр дахь алхам бол энэ байна. Гурав дахь алхам нь өртөгчд үр дагавар хүртэгсэд. Тэгэхээр энэ цаг үеийн одоо тухайн кейстэй бол нэгдүгээрт нэлээх хамааралтай. За өөр газар яг тухайн тохиолдож байгаа үйл явдал кейс тохиолдсон уу юу? Жишээ нь цагааж ажиллаж хараар хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс гэдэг. Ихэнх тохиолдолд үр дагавар хүртэгчдийн нэг хэцүү зүйл нь юу байдаг вэ гэхээр олонний өмнө нийл харахаасаа айдаг эмээдэг. Өөрөөсөө яагаад тэгэхээр эрсдэлт аюул занал хийлэлт одоо хүртэх магадaltaй байдаг. Тийм учраас энийг даван туулаад гарцсан хүнийг олж болно. Эсвэл дамжуулаад өөр хүнээр олж болно. Тэгэхээр үр дагавар хүртэгсэд маань миний мэдээ сурвалжлагад ямар хэлбэрээр яаж орж ийн би хүний зөв олсон уугүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Заримдаа нэг ийм зүйл байгаад идэв ш нэг олон юмны хохирогч болсон хүмүүс ингээл энэ тэнд мэдээлэл хийгээд идэгтэй. Бүх юмны хохирогч энэ төр хүмүүс байгаад идэгтэй. Тэр чинь яг өөрөө үр дагавар хүртэгч юм уу биш юм уу? Эсвэл ашиг сонирхол тэр хүнд байгаад энэ улс төрийн. Тэгэхээр тэрийг ялгаж салгаж ийж нөгөө нэг олон юмны хохирогч нэг хүнтэй биш жинхэнэ хохирогчоо олох хэрэгтэй болох нэ. Энэ бол гурав дахь алхам. Дөрөв дахь алхам нь оролцогчд буюу сонирхлын булаг. За шууд ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байгаа. Түрүүнд би хэлсэн хамгийн ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс бол нөгөө зуучлагч нар албатай хөдөлмөрийг хийлгүүлээд байгаа, дарамтлаад байгаа, тэндээс ашиглуулад байгаа хүмүүс бол байгаа тийм. Тэгээ шууд оролцоотой эсвэл голлох үүрэгтэй оролцож байгаа ийм хүмүүс байгаа. За ийм дөрвөн одоо бүлэг алхмыг авчиж бид нар илүү сайн нарийн мэдээллийн их сурвалжтай болох нэ гэдгийг хэлээд энэ хичээлээ энэ модулыг дуусгая. Тэгээ та бүхний гарын авлага дээрх материалаа ихсэн харж уншиж презентацийн тэгээд танилцаарай гэж хүсье.